Амгалан гаалтхыг би бада шин жаргалмаа. За энэ хариулт та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар Мят компани гүйцэтгэх захирал жаргал сайхныг өрсөн байгаа дуралгаа хүлээж хүргэсэн танд баярлалаа. За мэдээж үзэгчид маань сайн мэдж байгаа Мят компани чухам юу болоод байгаа Мят хэрхэн яаж шинжилгээ хийж байна гэдэг талаарх мэдээлэл бид та бүхэндээ хүргэх гэж байгаа. Та ажиллаад баггүй хугацаа өнгөрлөө тийм ээ. Энэ хугацаанд юу ямар ажлыг хийж амжуулсан гэж өөртөө бардам хэлж чадах бай. Одоо ажиллаад жил гарсан болж байна л да. 12 оны 10 сарын сүүлээр ажлыг авсан. Зүгээр Мят компанид бол би бас нэг хуучин хүн биш л дээ. Бас тодорхой дэд захирлын албууд, за бусад албан тушаалуудыг хасч ирсэн, за онгоцны дарга хийж ирсэн гэдэг ингээд. Өөрөө бол миний мэргэжил бол нисгчилтэй. Тэгээд манай баг одоо шинэ бүх бүрэн бүрэлдэхүүнээр өөрчлөгдсөн. Ингээд шинжилсэн баг бол нэг жил гарсан ажиллалаа. За ер нь компани бол нисэх компаниуд бол нэг 3 гол онцлог зүйл үүдээ. Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгах, нисхийн бөгөөд нислэгийн аюулгүй байдлыг хангах. Энэ 3 том зорилготой л доо. Тэгээд энэ 3 том зорилго дээр л анхаарч ажиллалаа л да. За гол одоо авиакомпаниудын гол үндэс ажил бол одоо аюулгүй байдал л да ер нь. За энэ дээрээ бол ер нь урд нь одоо ажиллаад амжилт олцсон энэ ололт амжилтыг бол улам баттгаж ажиллах. Өөрөөр хэлбэл одоо олон улсын иргэний агарын тээврийн холбооны 2 жил тутам нэг шалгалт болдгийг. За энэ шалгалтанд бол бид 2 жил тутамд одоо 100% 2007 оноос хойш бол одоо сая 13 онд 9 сард шалгалт хийлээ л дээ. 100% амжилт үзүүллээ энэ дээр. За энэ бол их том ололт амжилт юм байна. За энэ дээр бол нөгөө мөрдөж байгаа дүрм журам хэрэгжиж байгаа дүрмүүд, за тэрний хэрэгжилт. За ингээд 9 одоо юм авиакомпани 9 том үндсэн чиглэлээр шалгалт хийдэг юм шалгалт байгаа. За энийг бол бид 100% давсан. Энэ бол одоо ISO гэдэг одоо юм шалгалт хийдэг нэг. За хоёрт нь бол бид орлого нэмэгдүүлэх дээр. За хуучин ер нь энэ авиакомпани ажиллагаа бол туршлага олон жилийн одоо үйл ажиллагаанаас хамаардаг л да. Энэ бол 1-2 жилийн дотор бүтээдэг юм байдаг. За одоо ч үргэлжлээд явж байгаа юмнууд бий. За өөрөөр хэлбэл манай орлого олох нэг том үндсэн чиглэл бол одоо чиглэл нээж, шинэ чиглэл нээж тэрнээс орлого олох үндсэн үйл ажиллагаа бол одоо нислэгэл үлдэх шүү дээ бид нар. Тэгээ үндсэн үйл ажиллагаан дээр манайх бол одоо 7 чиглэлд нисэж байна л да. За энэ дээрээ бол бид давтамжийг нэмэх. За улам судал ашиглалтайгаа сайжруулах. За дээр нь шинээр одоо чиглэл нээх. За энэ дээр бол өнгөрсөн онд бол бид нэр энэ 2020 он хүртэл иргэний нисхийг төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг улсын их хурлаас баталж гаргасан. За энэний дагуу засгийн газрын тогтоолоор биднэрт үндэсний агарын тээвэрлэгч гэсэн аль биесны статусыг энэ Мят компанид олгосон юм. За энэ бол их том ач холбогдолтой. За урд нь бол зүгээр бид яг аль биесаар олгоогүй зүгээр үндэсний тээвэрлэгч гэдэг явж ирсэн л да. Тэр үед одоо ганцхан авиакомпани байлаа. За Мят компани бол одоо 1993 онд иргэний нисхийн газартаа цуг байж байгаад аль биесны одоо өнөөдрийн хувьчаад компани гэсэн үндсэн чиглэлийг авч хөгжиж байгаа ийм л компани. Одоо 21 жил болж байна. За ер нь нислэг үйлдэлд бол 56 оноос ихтэй. Олон жилийн бас түүхтэй. За ингээд энэ маань уламжил ёсоор үе үеийн одоо захирлууд, үе үеийн дарга нарын одоо хийгдэж ирсэн сайн талууд нь юу байгаа энийг улам цааш нь үргэлжлүүлэх. За алдаа гарч ирсэн дутагдaltaй байвал энийг бид багасгах, арилгах. За амьдрал бол оюун болохоор алдааг бол бүрэн арилгах гэж байдгүй юм байна. За. Тэгэхээр энэ алдаа өнөөдөр бол нөгөө эрсдлийн менежмент гэдэг юм ер нь ганц авиакомпаниуд биш ер нь бусад бүх бизнес эрхэлж байгаа байгууллага бусад хувь хүн ч гэсэн одоо энийг тоосдог боллоо шүү дээ. Тэгэхээр миний нэг үндсэн мэргэжил бол өөрөө нисгчийн болохоор одоо монголчууд хэлдэг 7 хэмжээний огтлоо гэж. За энэ дээр бол хамгийн нэгдүгээрт энэ гарч болцсохгүй одоо эрсдлүүдийг тооцоолох зүгээр. За хэрвээ одоо бид буруу тооцоолоод юм уу бас
алдаа гаргаад янз бүрийн эрсдэлд учирсан бол энээс аль болох хурдан гарах, арилгах гэх ийм одоо чиглэлийг бас бид шинэ баг бол нэлээд барилаа л да. Ямарваа нэгэн юмн дээр хийж байгаа юмн дээр бид одоо тооцоо судалгаа маш сайн хийх. Энийг гарч болзошгүй эрсдлүүдэд одоо тооцоох. За энийг бол одоо бид нэлээд эрчимтэй нэлээд одоо үйл ажиллагаанд нэлээд хэрэгжүүлж ажиллаж байна. Одоо шинэ багийн хувьд бол Үнэхээр 39 оноос уучлаарай 75 оноос хойш 39 жил та нисгт ажиллаж байгаа. Тийм нисгийн салбарт ажиллаж байгаа. Тэр дундаа 20 мянган цагийг агаарт өнгөрүүлсэн одоо гавьяа нисгэж хүний хувьд би анх одоо нисгийн одоо жолооны хүрдэн дээр сууж байхдаа энэ Монголын нисгийн салбарыг ийм хүнднээд хүрчих юмсан Монголын иргэний агарын тээврийг ийм хэмжээнд байгаасай гэсэн тийм хүсэл эрмэлзэл байсан баг. Та тэдгээрийнхаа одоо хичнээн хувийг хийгээд байна. Тэгээ энэ сахал асуулт байна л да. Зүгээр ер нь энэ үе үеийн манай энэ бүрэлдэхүүн эдний маань хөсч мөрөөдсөн бол одоо ерөөсөө энэ иргэний агарын тээврийг дэлхийн жишгт хүргэе. Олон том онгоцнуудаа авъя. Орчин үеийн онгоцнуудтай болъё гэсэн мөрөөдөлтэй байсан л да. Би нэг зүгээр 75 онд би 72 онд амьдрал олсон юм. Ан 2 гээд нэг 10 хүний судалтай жижиг онгоцоор гархангаад нисч хэлсэн л дээ. Ингээд 75 онд тэр үеийн одоо хамгийн том сэнсэн тэрэлт онгоц тав хүн мэдэх бах. Аан 24 гээд 50 хүний судалтай аймаг хооронд нисдэг юм онгоц байсан. За энэ онгоцны одоо курст би сурч яхад ил 14 гээд бас 30 хүний судалтай онгоц маань одоо хугацаанд дуусаад шинээр аан 24-өөс сэнсэн тэрэлт онгоцнууд одоо бүрдүүлж ялаа л да манай иргэний нисэх маань. Ингээд тэр 14-ийн нисгч нар маань бас 24-ийн курс цуг сурч байлаа л да. Би аан 2-оос тэгэхэд одоо нэлээд ахмад нисгч магсарж өгч хүн байсан. Тэгээ тэр нэг өдрийн хоолнд ороод курс сурч байгаа тэр маань ярьж ийсэн. Тэрийг бол их тод санддаг юм л да. За одоо ингээд жаргал сайхан хэдүүлээ. 10 жил 20 жилийн дараа бол бид нар одоо ингээд Токио нисэн, Сеул нисэн, Берлин, Москва гэл ингээд явна штэ гэдэг. Тэгээд тэр үед бол би энэ ядахнаа курсээ барах юмсан. Тэгээд би тэгэхэд өнгөж 22 тал залуу байлаа штэ. Тэгээд тэрний дараа би 38-т яг одоо нэг 15 жилийн дараа л 15-6 жилийн дараа Токио руу нисэж яхад тэр маань санд орж исэн юм л да. 154 гээд онгоцоор одоо чартер нислэг хийж яхад. Тэгэхээр энэ үе үеийн улс маань тийм мөрөөдөлтэй байсан. Тийш одоо тэмүүлж исэн. Тэр хүн маань хүрээгүй фэстэй гарсан л да. Би бол нисэж исэн тийм. Тэгэхээр энэ бидний энэ уламжлалт энэ залгамж халаа маань одоо нэг юу н одоо надаар дамжаад явж ийл да. Бид нар ч гэсэн би ч гэсэн тийм мөрөөдөлтэй. Одоо энэнийхээ бол одоо хэдэн хувийн бид бол мөрөөдж байгаа нэг 50% илүүлж явж байгаа гэж миний хувьд бодож байна. Өөрөөр хэлбэл бид нар бас тэр олон улсын том авиа компани жишгт хүрэх бол болоогүй байна л да. Тэгэхээр тэрэнд хүрэхийнсэн одоо энэ Air China, Kal тэ одоо Lufthansa энтрийн хэмжээнд хүрч өсөхийнсэн энд бол бидэрт бас мэдээж хугацаа шаарддаг. За мэдээж хамгийн гол асуудал бол нөгөө эдийн засаг санхүүжилтийн асуудал одоо их тулгымцсан асуудал байдаг л даваацад. 40 жил та мятад иргэний засгийн салбарт ажиллаж одоо 39 жил миний одоо тооцож байгаа 40 гаруй жил юм шиг байна тийм ээ 40 гаруй жил ажиллаа. Өнөөдөр та мят гэдэг хүлгэн ахмад хийж гэн капитан хийж гэн. Та одоо нисгэх зэрэг сайн муу юу вэ те сайн юм хийж болох нь муугаар мөнгө олоод яаж болох нь гэдэг бүгд сайн муу юмыг мэдчихэж байгаа. А гэхдээ та энэ салбарт ажиллаж байгаа капитан хийж байхдаа яг өөртөө яг ямар зарчим амьдч. Тэгээ ер нь жаргалхан гэдэг өөртөө шүү дээ. Тийм. Тэгэхээр бидний мэрэгжил бол алдах хэрэггүй мэрэгжил байхгүй юу? Цусаа бичигддэг. Тийм. Одоо өөрөөр хэлбэл намайг дөнгөж төгсөөд ирж яхад манай хувьчул ярьдаг байсан. Нислэгийн дүрм чинь цусаар бичигдсэн шүү гэж. Тэгээ тэр үед ч одоо бид ойлгодог л байлаа л да. Тэгээ юм сүртэй юм гэж боддог л байсан. Тэгээ энэ бол яг үнэн л байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ одоо бидний энэ мэрэгжил бол алдах хэрэггүй нэгдүгээр. За алдаа нэх хор уршиг их өр дагуур их том дагуулдаг. Тийм учраас ерөөсөө ямарваа нэгэн алдаа ямарваа нэгэн тийм эрсдлийг гаргах болохгүй л гэсэн ийм юутай л өөртөө одоо юу тавьж явдаг л да. Тэгэхээр олон талын мэдээлэл, олон талын одоо биднэрт ирж байгаа мэдээллүүдийг капитан хүн гэдэг чинь одоо тэр мэдээлэлээ дусруулад хамгийн зөв шийдвэрийг гаргах. Ердөө л энэ.
Тэгвэл одоо тэр эрсдэл тэр хор хөнөөлөөс одоо зайлж болно. Өөртөө тэр зарчмыг барьж байна. Тэрийг л зарчмыг 40 жил барьлаа. Тийм учраас одоо янз бүрийн зөрчил юунд бол орж үзээгүй л дээ. Үнэхээр өнөөдрийн байдлаар Мяд компани бол төрийн өмчт компани байгаа тийм ээ. Энэ төрийн өмчөөс бид бас тодорхой хэмжээний ашиг олж энэ зардал мөнгийг хэмнэх ёстой. Энэ дээр яаж хэмнэлт гаргачих гэсэн юуг нь бас зөв болгоод компани ашигтай болгоод эргээд энэ ашигаа арт нийтэд хүртэх тэр боломжийг хаах ёстой гэдэг тэр зарчим гэсэн танд байгаа байх. Ер нь юун дээр илүүтэйг анхаарч байна. Бид юунаас илүүтэйг ашиг олох, юуг хэмнэх боломж Мядд байна. Тэгэхээр их олон энэ бол их олон хүрээтэй асуудал л да. Зүгээр нэг удаагийн юугаар яриад бид нар цаг хугацаа өрөхгүй л дээ. Бид нар хэлсэн товчхон ерөөс авиа компаниудын нэг зарчим бол зардлаа бууруулах л гэж байдаг л та. Тэгэхээр өнөөдөр бид нар хэмнэж болох зардал одоо түлш байна. Миний зардлын ихэнх хувийг 33% өнөөдөр Мятын 33% бол түлш эзэлж байна л да. Нийт зардлын. Тэгэхээр за бусад ингээд техник үйлчилгээнд дээр зардал гарна. За бүхэл олон юунууд бий л дээ. Тэгэхээр энэ одоо олон зардлуудыг хэмнэж болох ямар арга хэлбэр байгаа юм бэ? Түрээсийн онгоцнууд байж байна. Бид нар одоо энэ түрээсийн одоо асар их зардал гарч байна. Одоо 5 түрээсийн онгоц байна уу? Тийм 4 байна л да одоо. Одоо 2 том 67, 2 37. За энэ дээр одоо биднэрт алдсан онц юм зөндөө бий л дээ. Одоо тэр түрээсийнхаа гэрээнүүд дээр тэр үед бид мэдлэг чадвар дутжээ. Тийм гадаад дотоодтой харьцаж явж үдсэнгүү дээр үед одоо байгуулсан гэрээнүүд дээр дутагдaltaй юмнууд одооны өнцгөөс харахад тэр үедээ бол бид одоо бас л зүйтэл гэрээнүүд хийж байгаа шүү дээ. Одооны өнцгөөс. Тэгэхээр энэ алдаагаа одоо давтахгүй тулд ирээдүйд их гэрээнүүд дээр одоо яаж явах хэрэгтэй юм бэ? Бидний чадамж яаж дэвшлэх хэрэгтэй юм? Чадах маань яаж дэвшлэх юм бэ? Хүний хүчин зүйл гэж юмнуудаа яаж нөлөөлөх юм бэ? Боловсон хүчнээ яаж бэлдэх вэ гэл ингээл олон одоо үе шаттай энэ зардал бууруулах энэ юм дээр олон үе шаттай энэ төлөвлөгөөнүүд гаргаад олон үе шаттай ажлуудыг дистратаа аваад хэрэгжүүлж байна л та бид. Хаас хэлээ шүү дээ өмнө байгуулсан гэрээнүүд бас алдаан төлөлтийг нэмэлт байна гэж. Энэ гэрээний хугацаа дуусна уу? Гэрээнүүд бол дуусаагүй. Зарим гэрээнүүд бол дуусаагүй, зарим нь дуусж байна тийм. Тэгэхээр энэ бидний тухайн нөхцөл ер нь одоо шинээр онгоц авч байгаа ч юм уу, шинээр онгоц түрээслэх энэ дээр бол биднэрт мэдээж биднэрт алдсан юм байж юм. За тэр тухайн үед нөхцөл байдал шалтгаалсан юмнууд үү те. Одоо 2 3-ыг аваад түрээслэх нэг өөр баг үнэтэй. Нэг онгоц авах нэг өөр үнэтэй. 20 30 60 авахд нэг өөр үнэтэй гэх чийтэй юмнууд гадны хүчин нөлөөлөх хүчин зүйл бас их бий л дээ. За дээр нь бид нар тийм талын туршлага одоо нутагаас бас алдсан юмнууд байхыг үгүйсэхгүй л дээ. Тэгэхээр л энэ бүгдийг одоо бид нэр их наривчилж, судалгаа, тооцоо одоо маш сайн хийж ижил юмдаа гэрээ босод гэрээ байгуулах юм дээр энэ дээр л анхаарал гэсэн ийм л чиглэл барьдаг юм л да. Тийм баг бол. За би өнөөдөр Мяд компаниг үүсгэх захирал Хөлгийн Ахмад жаргал сайхан дээр ярилцж байгаа. Ялсгын доор минь өргөжлүүлье. Хамтгаа та бүхэндээ баярлалаа. Би Бадарчин Жаргалмаа. Өнөөдөр Мятын захирал Жаргал сайхантай ярилцж байгаа. Би хэд хоногийн өмнө Мятад дэд захиралаар ажиллаж байсан бэлэг сайхантай ярилцж байхдаа эфирээр танд урилга үлдээсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал Жаргал сайхан бас надтай ирж студид ярилцаач ээ. Хийж байгаа ажлаа тайлбарлаач ээ, танилцуулаач ээ. Бас олон нийтэд бас нээлттэй байгаач ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Та өөрийнхөө компани за тэр дундаа төрийн өмчт компани толгойж байгаа хүний хувьд өөрийнхөө компани хэр нээлттэй компани гэж хэлж чадах вэ? Одоо ер нь нээлттэй болж байгаа. Зүгээр бизнесийн нээлттэй гэдэг чинь бас нэг юу л да тийм ээ нэг өнцгөөс нь харахад. За альва ямарваа нэгэн бизнес ямарваа нэг юм боловсон өөрийн нууцтай тийм айл гэр хүртэл нууцтай шүү дээ. Тэглээгээд тэр нууцаар халахвчлаад одоо янз бүрийн алдаа дутагдал байд юм уу тэрийг нуух тэр хэлбэр биш л дээ. За бид ер нь ажлаа аваад одоо төрсгөөс гарч ийн тийм нээлттэй одоо засаглал нээлттэй шилэн цонхны одоо бодлого гэлээ тий. За энийг бол бид нар хэрэгжүүлж байгаа. Энэ бол одоо бидний юм бүх юм бол хамт олоороо хэлэлцүүлж байна. Хэлцэс тасгаараа хэлэлцүүлж байна. За энэ бол
нэлээд нээлттэй, өргөн хүрээтэй авч хилцэж байгаа. Зөвхөн хэдэн захирлууд ярьдаг биш. Захирлын зөвлөлийн хурлыгаа бол одоо хамтарсан хурл болгож хийж байгаа. Энэ дээр бол гол даахлах мэргэжилтнүүд, хэлтсийн дарга нар тэр захирлын зөвлөлд ордгүй бүх хүмүүсийг суулгаж хийдэг ийм хэлбэрлэл бол орсон. Мэд компаниас бүтцийн өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд хийсэн хүрээр 3.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. За тэр дундаа нэг 21 хүний цалингийн асуудал энэ дунд шийдэгдсэн юм шиг мэдээлэл цацагдчихлаа юм л та. Тэгэхээр Мятга ер нь хэр одоо хэмжээний цалин авдаг вэ? Уучлаарай би жоохон соёлгүй зам гаргаж магадгүй. Гэхдээ юу гэдэг чинь тэр цалингаас болоод энэ гадуур чинь Мятын тий одоо элдийн дэлгэцсэн шүү дээ. Тийм. Ер нь яг юм л дээ. Хийж байгаа хүн бол одоо хийснийхээр хөдөлмөрийнхөө үнэлэх нь бол энэ дээр бол би ер нь зүйтэй бодлоо гэж ярьж боддог юм л да. Зүгээр энэ нь бол хавтгаараад яг тэр хэмжээндээ биш одоо янз бүрийн байдлаар давлсан цалин одоо цалин авахыг бол энэ бол буруу. Энэ бол буруу. Энэ бол хамт олон ч энийг хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр зүгээр нэг төрийн компани юуны нэг ганц үндсэн зарчим маань энэ л дээ. Бид нар нэг цалингийн систем нэг нийт хавтгай байдаг. Ердөө хийсэн чи нэг тогтмол цалингаа авдаг. Хийгээд байсан ч л аваад байдаг тийм ээ нэг цагаа бүртгүүлээд. Энэ бол манай компанид ч гэсэн байж л асуудал л да. Тэгэхээр хүмүүс маань хийгээд нэмэргүй шүү дээ. Хийгээд хийж байгаа хүнд алдаа гардаг. Муу нэр их дуулдаг. Янз янзын одоо тэгээд цалин адилхан авдаг. Тэгэхээр хүн чинь хийхдээ дургуулж эхэлт юм байна. За энэнийг л халъя, энэ системийг өөрчлөе гэж ийм л чиглэлтэй л явж байна л да. Хийх ёстой хүмүүст нь өгөх ёстой хүмүүст нь өгөө. Тэгээ энэ маань бас яг бидний хүссэн хэмжээгээр бас хэрэгж чадахгүй л байна. Мэдээж хэрэг засаг солигдоод улс төрийн албан тушаалч хийж магадгүй танаас албан тушаал тийм. Гэхдээ та бас одоо удам дамжсан нисэж хүний хувьд энэ салбарт ажиллах ёстой хүний нэг. Гэхдээ улс төрийн нөлөөлөл, улс төрчдийн нөлөөлөл, улс төрчдийн шахаа танд хэр байна? Ер нь яг үгүй аливаа энэ мэргэжлийн байгууллагууд бол улс төрөөс ангид байх хэрэгтэй юм шиг байна. Уг нь. За тэгээд энэ ганц манай Монгол орн тохиолдог гэдэг биш юм билээ л дээ. Бид нар бас хамтаа ерөнхий захирлууд, бус дэд захирлуудынхаа хэмжээнд бус авиа компанийнхтай уулздаг л да. За энэ бол ер нь нэг тэр нийтлэг дэлхийн жишгт байдаг л үзэгдэл юм байлээ. Тэрнээс биш ганцхан монголчууд одоо ингээд шахаа маханы асуудал байдаг асуудал бол биш. Тэгээд зүгээр эндээс гарах гарцуудаа л зөв болох хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш бид одоо бие дааж байгаа маа гэж нэг дураараа дүргсэн улс байж болохгүй л тийм ээ. Тэгэхээр энд одоо зөв гарцуудыг зөв одоо ажил бүрг явуулах одоо их тийм гарцууд бол олтон л доо. Тэр гарцаал бид буруу хайгаад байдаг байхгүй. Нэг бол нэг тал руугаа хэд. Өө улс төрчдийн шахаас болоод ингээд юм ч гэдэг юм уу тийм. Нөгөөдөл нь болохоор одоо энэ эсэмрэглэг тавьж үзлээ, улс төрийн тавьж үзлээ нэмэр алгах ч гэдэг юм уу. Тэгэхээр ажиллах энэ тогтолцоогоо зөв болоод гарцаал зөв болох хэрэгтэй юм. Ийм байдаггүй байдаг. Энэ дээр бол аль нэг гарцын зөв болох хэрэгтэй. Тэг гэж би боддог. Би ч гэсэн гарц цагаан нугууд тантай ярилцж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэд хоногийн өндөр бэлэг сайхантай ярилцж байгаа. Бэлэг сайхан захирал юу гэж ярьсан бэ гэхээр хов зүүж юм шиг болоод ах шиг байлаа. Гэхдээ зүгээр би асууж тийм ээ. Үнэхээр Мятад байсан тэр эдээ бэрийг шахсан бол гүйцэд шахах хэрэгтэй гэдэг зүйлийг би тэр тухайн үед хэлчихлээсэн л да. Өнөөдөр тийм бугалсан эдээ мэдээгээ та бүхэн өөрсдөө дотоосоо шахаж чадчихна уу? Тэгэхээр ийм л да. Сая нээлттэй байж гэнэ үү гэдэг чинь нэг л хэлбэр л дээ. Энэ бол цэвэрч байгааг хэлбэр шүү дээ. Аливаа тийм одоо хардлага сэрдлэг янз янзын байсан бол тэр маань нээлттэй болох тусмаа цэвэрч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр би бүх одоо юугаа энэ хүрээндээ одоо энэ 600 хүний хүрээнд ирдэг асуудал байна. За. Өөрөөр хэлбэл нислэгийн энэ бизнес бол хэмжиг бизнес л дээ. Өнөөдөр Малайзийн тухайл ганц онгоцны алга болоход л Азта техникийн харагд ордсон шүү дээ бас. Их мундаг том компани шүү. Малайзийн Airlines. Тэгээд одоо ерөөсөө хөрхий хэцүү байдал бол ороо өвчөж шүү дээ. Тэгэхээр их эмзэг юу л да. Тэгэхээр таван дотроо нэг олгоо амрав таван дотроо гэдэг монголчуудын нэг том философи шүү дээ. Тэгэд энэ бол би энийгээр юу гэж хэлэх гэж байна гэхээр янз бүрийн одоо нэг дотоодынхоо энэ асуудлыг дэврэгж интернет бусад одоо хэвлэл мэдээлэл би тэр зүгээр дутагдлаа хаах гэдэг үүднээс биш ээ. За энэ бол нөгөө зорчигч
гадаад дотоодын зорчигч нар хүлээж авах нь янз бүрийн мэдээллийг аваад өө иршгэж саагаар нь юу гэдэг. Одоо Бээжингээс хоёр төрлийн юу ирд юм бэ? Нэг нь саа, нэг нь мят. Сеулээс кал гэдэг. Өөдөр калын сонгоо хоёр шиг мят нь одоо янз янзын юм дуулдах юм биш тэг. Гэх чинь энэгээр л хортой байдیں۔ Зорчигчдыг үйлчлэгч нийтийн итгэлийг алдах. Итгэлийг алдах гэдэг чинь ерөөсөө итгэл дээр тогтсон бизнес шүү дээ манай энэ юу чинь. Тэгэхээр би хэвлэл мэдээллийн чамд хэлдэг юм л да. Би энэгээр дутагдлаа нуух гэдэг юм ерөөсөө биш. Дутагдлын маань ил гаргаад элен талангүй бид ярьж ивэл илаарших нь одоо хатиг шиг буглахгүй шүү дээ бид нэр. Тэр талаараа нэгсэн. А нөгөө талаараа бас нуух хэрэгтэй юм би зүгээр юугаа яг жирийн буултыг жирийн ч явахад одоо нэг техникийн дутагдал гараад буулаа шүү дээ. Ослын буулт ч гэдэг юм уу нэг том дэвэргээл ирдэг. Энэ бол зүгээр л авиа компаниуд жирийн үзэгдэл шүү дээ. Жирийн ч явахад одоо байдаг үзэгдэл. Энийг л одоо тэрний тэгэд том ослын буулт хийж ийл ихээр чинь хүмүүсийн сэтгэл нэг томоор бууж ирдэг байхгүй. Аа тэгэд одоо жишээлбэл хоёр хөдөлгүүрт тонх нэг хөдөлгүүрээр нь унтраад нисч ирэх чадaltaй шүү дээ. Одоо бүр тийм одоо боломж бүр хэдэн цаг нисч болно. Тэр үтэл далай дээгүүр явхад хэрвээ хөдөлгүүр унтах тэгдэг нисэн гэсэн одоо тийм метаб систем тавих ч гэдэг юм ийм юунуудыг одоо байвал нисч болно гэдэг. Энэ бол тэр одоо байж болох эрсдлийг хамгаалсан юмнууд зөндөө бий л дээ. Тэрнийхээ дагуу нислэг үлдээд ослоорог л хүрээд ирж шүү дээ. За энийг бол одоо нөгөө хэд дэвэргэж хөөсрүүлэх бол их хортой л гэдгийг би хэлэх гээд байна тийм. Өнөөдөр бид ямар нэгэн байдлаар мяд компанитай холбоотой санхүү мөнгөний хэрэгч юм уу шалгагдж байгаа тийм зүйл юу? Аудит юу танад хэдэн хугацаанд орж ирв? Манай дээр чих сая аудит туслаа л да. За. Тийм. Энэ оны 13 ер нь намайг ажил авсны дараахан 5 газрын шалгалт орсон. Тийм. Тэгээ 3 сард 13 онд дууссан. За энэ үед бас лидл тэр эргэжсэн юмнууд эргэжлээсэн л та. Тэгэхээр бид нар чинь бас одоо шалгадаг хяндаг байгууллагатай зүгээр нэг тавиад тутсан газрууд бас биш шүү дээ. Дураараа дур бидун чөмгөрөж иргэдэг газар бас биш. За эдгээр маань одоо шалгалтын дүнгээ гаргаад тайлан гаргаад ирүүлсэн танилцуулсан байж байна. Энэний мөрөөр авах арга хэмжээнүүдээ бид шатраалаад аваад явж байна. Тэгээд хэрвээ буруу зөрүү байсан бол би өнөөдөр тантай ингээд сууж явахгүй баг. Тэгэхээр одоо хамт олон энэ олон нийт бол бас зөөр ойлгох хэрэгтэй л дээ тийм ээ. Зүгээр нэг хэлж байгаа яриа хийж байгаа үйлдэл хэрэн зөрдөг энэ асуудал бол одоо ч байна шүү дээ бид нар дээр. Тэгэхээр танад дээр гайгүй үз. Одоо бол бид нар ерөөсөө хяналтанд л байдаг. Хяналтанд л байдаг. Тэгэхээр бидний миний ганц барьдаг зарчим юу гэхээр ерөөсөө л тэр хууль дүрм журмаас зөрчих үзэгдэл ерөөсөө л байхгүй. Яг л тэр хүрээндээ л явах хэрэгтэй. Тэр битэл одоо тэр хууль журам дүрмээсээ давсан ч үйлдэл бийж байгаа. Яг л нөгөө бүх юм нээлттэй одоо юу болохын тулд хэлцэх тийм ясгүй зөвхөн одоо захирлын зөвлөл түүзээрээ хэлцэх юмыг би одоо нээлттэй бүх мэрэгчлүүд олуулаа нөгөө бүгдээрээ зөвлөл буруугүй бүлээн усаар гол хэрэггүй гэдэг шиг тийм хүртэл зарчим руугаа орж штэ орж одоо яриад энэ маань цаашаа задрах хэсгүй. Энэ бол одоо компани нууц тийм ээ. Энийг бид та нарт одоо итгэхэд тийм учраас хүн болгон компанийхаа нууцлынхаа одоо гэрээтэй, журамтай, гэрээ мэрээг одоо задруулахгүй байх үүрэгтэй. Жаргал сайхны өөрийн хувийн ашиг сонирхол юу вэ? Одоо миний ашиг сонирхол юу гэсэн ямар утгаар нөгөө ингэж ярьдаг шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас жаргал сайхны томилжлахгүй гэдэг юм уу? Жаргалмаг ажиллуулахгүй гэдэг юм уу? Тэгвэл танд өөрийн чинь ашиг сонирхол хүсэл юу вэ? Одоо хүсэл энэ компани манай иргэний агарын тээвэр Монголын иргэний агарын тээвэр маань одоо хөгжөөд дэвшээд тэр олон улсын одоо бидний зорилттой төвшөндөө хүртэл заацсан байж байна. Бидний алсын хараа юундаа хүртэл хилцэл байж байна те. Дэлхийн жишг төрсэн авиа компани болоосоо л. Ерөөсөө миний зорилго тэр. Тэрнээс энэ нэг үйл шөнөний нар шиг чөлөөг ашиглаад өөртөө ямар нэгэн байдлаар юм нэлзаа авъя ч гэдэг юм уу. Тийм атгах бодол бол ерөөсөө байхгүй харин элен талгүй хэлчихье. Одоо шударгаар асууж байгаа. Тийм байна да. Түрүүс 2016 он хүртэл мяд компаниг дэмжинэ гэж гисэн баг. Өнөөдөр бас их хурлын гишүүн Ганбатын нэгэн ярьцаг уншлаа л да. Монгол улс өөрийн гэсэн унаагүй болчихгүй. Тэр ангалын гэрмэг дээр байна гэдэг нэг зүйл ярьсан байна л да. За ер нь үнэн зөв. Гэхдээ одоо бас бид нар энийг их олон хүрээндээ их ярилцах хэрэгтэй л дээ. Өнөөдөр би нэг юун дээр хэлж байгаа нэхэр
зах зээл гэдэг маань Монголын зах зээл бол энэ агаарын тээврийн хаяунд жижигхэн зах зээл байхгүй нэгдүгээр жижигхэн зах зээл. За ер нь үе үеийн одоо компаниудын дэлхийн жишг харж байхад энэ зах зээл дээр буруу өрсөлдөл бүгдээрээ бие нэг татаж унагдаг энэ ерөөсөө энэ бол зүгээр би мэрэгэн төргөндөө хэлээд байгаа юм биш. Одоо амьдралаас ургаж гарсан энэ юу амьдрал харуулсан одоо билээхэн жишээнүүд ингээл манай хойд төршиж байна, бусад орнуудч байж исэн жишээг зүгээр саяхны жишээд дуржуулна. Өнгөрсөн 10-20 жилийн өмнөх жишээд дуржуулна л да. За тэгэхээр яг л бид нар яг л энэ зүй тогтолцоо бас явж байгаа байхгүй өнөөдөр. Тэгэхээр эрсдэлтэй юм гэсэн үг. Тэгээ өнөөдөр би юу хэлэх гэж байна гэхээр энэ зах зээл дээр одоо олон компаниуд нэг талаараа бий болох нь одоо нэг талаар нь харахад их сайн зүйтэй. Ягаад гэвэл өрсөлдөөн нэмэгдэнэ. Бий болно. Ард олонд сонголт бий болно. Тариф хямдарна гэсэн одоо янз янзын сайн ашигтай талууд бий л дээ. За би хэллээ. Зах зээл бага яа. Энэ зах зээл дээр утга учиргүй 5 6 10 20 орж ирээд өрсөлдөл энд ерөөсөө нөгөө буруу өрсөлдөөн бий болоод ерөөсөө миний тэр саяын жишээ зөндөө бий гэдгийг хэлэх гээд байна л да. Тэгэхээр энэ дээр бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Ерөөсөө улс болгон бодлогоор зохицуулж өгсөн байдаг. Ягаад тээвэрт баримтлах бодлого баримтлагдсан байгаа тийм ээ. За энэ дээр маш зүйтэй. Энэ бол их цаг үе болсон маш чухал бодлого байхгүй. Би өнөөдөр зүгээр Монголын иргэний агаарын тээвэр гэдэг дээр яриад байна. Тэрээс хувийн төрийн ямар нэгэн компани биш. Зүгээр өргөн утга хүрээнд дээр нь зөвхөн мятах хэрэг шиг биш. Ерөөсөө Монголын агаарын тээвэр гэсэн агаарын орон зайг ашиглаж байгаа байхгүй. Том алсын юм хараад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид том эхлээд алсын юм харах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр нэг жижиг сажиг өдөр тутмын өнөөдрийнхөө энэ хэвээрээ явах юм бол тэр алсынхаа юмыг харж явахгүй бол өнөөдөр биеийнтэйгээ өрсөлдөд хоёр хүнийгээ татчунагагаад барахгүй болно. Тэр дундаа энэ өрсөлдөөнд төр өөрөө оролцсон явж байгаа шүү. Тэгэхээр төр орохоос үр замгүй. Орох хэрэгтэй. За гэж би боддог. Ягаад гэвэл бодлогоороо зохицуулж явах хэрэгтэй. За тийм ч учраас одоо иргэний агаарын тээвэр төрөөс баримтлах бодлого гэдэг ингээд гаргаж ирлээ шүү дээ. Өнөөдөр энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нар ийм сайхан бичиг баримттай боллоо. Энийг одоо амьдрал дээр нэгдүгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. За өнөөдөр хаана хувийнч компаниуд өнөөдөр алдагдaltaй ажиллаж байна. Төрийн компани алдагдaltaй байна. Өнөөдөр энэ авиацийн бизнес бол тийм эрсдэлтэй бизнесээ гэж би сая түрүү хэллээ шүү дээ. Тэгэхээр ямарваа нэгэн энэ жил алдагдлаа бол дараагийн жил бид дараагийн жил сайжирч болно. Өөрөөр хэлбэл алсыг харцсан бол. Тэгээ 2 3 жил алдагдaltaй ажиллаж хагаад алдагдaltaгүй болох. Тэгээд дараа нь ашиг олох. Ийм л бизнес л дээ. Өөрөөр хэлбэл шинэ одоо чиглэл нээнэ гэдэг чинь шууд ашиг өгöd ирдэг биш байхгүй. Өнөөдөр бид нар Франкфурт руу 6 сарын 19-ноос эхлээд шинэ чиглэл нээж яана л да Франкфурт. Энэ маань алдагдaltaй ажиллана. Москва Берлин рүүгээ бид явна. Энэ маань бас алдагдaltaй чиглэл. Өөрөөр хэлбэл би зуны 3 сар бол бид алдагдaltaгүй үнэсдэг. Манай бизнес бол зуны 3 сар удирдлын шинжтэй. Удирдлын шинжтэй шүү дээ. Ерөөсө 2 3 дахин нэмэгддэг байхгүй. Өвөл болохоор багасчихдээ. За баярлалаа. Харамсалтай ажил сайхан захирлаа та тэр ярилцсан ерөөхдөө өндөрлөө. А гэхдээ би Мят компани толгойж байгаа энэ багийн Ахмад капитан чухам юу бодож явдаг юм бэ? Үнэхээр Монголын иргэний агаарын тээвэр энэ иргэний нисхэн салбар ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар бас мэдээд авахыг хүссэн. Үзэгч та ч гэсэн бас бидний ялгаас мэдээлэл олж авч чадсан байх гэж бодож байна. Миний ялгаа хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Амжилт хүсье. Та бүхэнд тэглээ амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ би Бадачин жаргал өнөөдрийн зочин Мят компани гүйцэтгэх захирал Хөлгийн Ахмад жаргал сайхан байлаа.